Сонсогчдын дараа мэндийг хүргэе. 7 хоногийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас хүргэдэг хөгжилтэй хөнгөн байцгаа юуратай Яна нэвтрүүлгийн 2023 оны 4 сарын 6-ны пүрэв гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Тэгсэн чинь гэдэг байхгүй юу? За студид хөтлөгч Хашмига Анжга Ами найруулагчаар обинер ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч тасалбалгүй ажиллагаа NGK Сэвчээ мөн хашлыг Мартин Лордес хамтран ажиллаж байна. Зүгээрээ. За баярлаа гэд. За өнөөдөр хэдүүлээ. Дөрүүлээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр мегабит дээрийг алан гэдэг сэдв орж ирээд байна. Ямар сэдв? За ямар. За хөөхөн манай ажилд орчихвол яана. Гоё штэ. Яана. Ямар муухай юм бэ? Юу гоё штэ. Гоё штэ. Чичрэл дайрах нэ. Гүй хараа яг ингэдэг байхгүй. Хөрхөө орж ирэл нэг ярилцлага марилцлаганд ажлын ярилцлаганд орно гэхээр эдгээр ингээ жоохон хялм хийж харчаад тэгээд тойрчгүй байгаа юм шиг. Нэг аргагүй байгаа юм шиг. Бүүй. Би тэгээ бодлоо. Ажлын эмэгтэйчүүд штэ. Тий ажлын эмэгтэйчүүд. Тэгэхээр ер нь битээ авчихсан гэд дотроо боддог юм шиг байна. Хүмүүс ингээ орж ирэнгүүт ингээ огтож ааш таа. Сайн маань хинтээ олцох ажлын ярьсан дорыг гэдэг. Аятайхан үдэрч бол мөгийн хуулцаг читэн. Оргоо за би үгүй. Нэг хэн манад орох гэж байгаа гэсэн штэ одоо. Хин Нөө хашин шогийн туяа. За одоо тэгэл бүр дуус эцтэй. Нөө нэг юуны single ladies тоглоод байдаг. Тийм. Тэр чи манад орох гэж байгаа гэсэн. Хөдөлгөөн Тэгэх юм бол юу яах вэ? Гоо би ерөөсөө ажлаас явахгүй. Энд ч нэг ормор бэлдэн. Ажлаас явахгүй гэж байна амьдрал. Энэ уулзалтын өрөө мөрөнд амьдрна гэж. Тэгээд энэ ойрхон фитнес юу вэ? Их алцсан чи. Ой, нэр яг тийм гоё хөхөө орол ирэх юм бол би ч дотроо бодно. Тэгэл үсмэсээ бодоод тэгээ өдөр хоол моолоо би чинь хутгас ирээгээр идэнэ. Юу хоошрыг гараараа барьж. Бүр соёл суралцсан байж шүү. Зүгээр ингэж. Угаасаа Facebook-д нэг тим юм яваад исэн. Одоо ингээл хөрхөөх ороод ирж штэ тэ. Тэгэл мөгийн хуулцыг гээл тэгэнгүүт араас нь яадаг гэж ер нь байг давтагддаг юм заа юм. Жохон байж байгаа гэрлэгч энэ хий. Юу гээл тэгэнгүүт би тэгэнгүүт ажлаар суугчааг нэг гэрлэгч тэгээд нэмэч бас чимээгүй штэ. Чимээгүй байж яжгаад мега гээл яасан гэсэн чи энэ яах чаг. Цаана нэг юм яваад байгаа. Би одоо яг ингэж нэг штэ ингэж эднэрийг бол чатахтаа гэдгийг мэдээд байгаа байхгүй. Чатахтаа хэд удаа бас нилээ айтайхан хүүхнүүд ирсэн штэ. Тэгээд эднэр нэг шороо мороо цацаал тэгэл байхгүй. Орж ирэхгүй. Цацаад. Маргааш гэж байхгүй штэ. Маргааш. Яаж угаасаа өөснөөс айтайх юм оруулахыг Цаатай үлдсэн штэ. Мөгийг яаж ороод би гахаад байгаа байхгүй юу? Мөгийг яаж авахгүй явуулчих чадчихна. Үгүй. Мөгийн бодлоо ингээ ганцаараа тэр ингээ уулзалтын өрөөнд маш одоо уулз суугаад астаа бол гар мард нь хүрдэг дээ. Тэгээ болчихж шиг байна. Мануст бол ямар ч хүртэл байгаа. зүгээр нэг нүдэ баясгаал өнгөрөх боломж олгож байна. Тэнгүүтээ би за ажилд орох төр нь л гэж бодож идэл байх. Нөө хүүхэн ажилд орсон ч явуулчихдаг. Тэрнээс нь хогоо шүрдэж мөрдөө тэ. Ингээ уулзалт болчихсон. Ороод юм аль хөлөөрөг хогож удаа. Идэлчгэж байна нэ. За та нэрээ. За яа нэрээ жигнэсээ яах юм? За ингээ тасарсан үг ороод би харин фитнест явлаа. фитнес яваад амьдрын гэж штэ ажил дээр. Фитнест яваа. Анжаа яг хардаг юм аа. Ямар хардаг. Аюу ноцтой хардаг. Уусаа алцгар штэ. Би ч угаасаа тийм шүү. Багийн алцгар байсан байхгүй юу? Хамгийн 24 цаг ажиллаа. Тий. Үсмэсээ бодуулаад баян костюм бич хүмүүс ч юм. Үгүй манай замдаа гэл баян гарч яваад идгээ. Тийм штэ. Хандах ч бас алцгар. Зандаа бол шууд ингэж байгаа байхгүй. Нэг гайгүй хөрцөн. Би тачаад ирээ.
Айгу ганцхан айгу барьцтай зэрэгтэй барьцгүй байхгүй юу? Манай анжаагч барьцгүй зэрэгтэй хөдлөө айгу барьцтай. Би сая ингэхгүй юу? Энэ хоёрыг манай энэ өрөөнд офисын үүднийг амар гой хүүхэн зогсож ин тэр би минь тасархаа юм аа гэдгийгсэн чи анжаагч тийм яах чагаа гэлдэхгүй ажилд л орох гэж байгаа юм байна. Юм шиг л байна гэсэн чи гүүгээд наашаа хаяад гүүг явцсан. Тэгсэн чи хашаах тийм нам алдаж байгаа байхгүй юу? Би бол зөрөгтэй очиод. Зөрөгтэй очиод. Яс ажилд орох гэж байгаа юм уу? Таараа яг энэ би таарт нэг үний юм хэлээ заяа. Хажуу талын өрөөний хүүхнүүдтэй биднээс мэдлэгдэх арай өөр мэдлэгдэх Тийм шүү дээ. Шал өөр үсээ ингэж. Бүр яг ингийг гарна заяа. Үсээ Энэ нэг хажуудлын айгу залуу охтуудтай юу? Тийм тэгэж ч тийм. Та нар тэгж дараад байгаа байхгүй юу? Миний дүүгийн ажил нь сайн уу? Миний ажил муу эсэ сайн гэж асуусан. Тэгстэй гэж өгөөд өдрийн хаалта идсэн юм аа. Ажил төрлөнд авгүй юу гэд. Би идэж байгаа. Өдрийн хаалт орсон юм уу? За би ингээ анжаагаас асууя. За та хоёрт ингээд хашаах анжгаа хоёр тийм ээ. Давуу боломжийг олгоё. За өөрсдийг продюсер гэд бод. За. Маа продюсерийн оронд ингээ өөрснөө очицсан. Би продюсер биш байсан ч продюсер гэж танилцсан шүү. Окей, би хүн ажилд авах эрхийг ч олгоод байна штэ. Шинээр ажилд орох гэж байгаа. Эхлээд надтай нэг уулзснаа гэдэг. За, албан тушаалд нь очсон заяа. За, та хоёр өөрснийгөө продюсер болцсон байна гэж бодож. За, асууя. Хоёр хүүхэн ингээд ажилд ирсэн. За. Хоёр шүү. Хоёр хүүхний сонголт ингээд хоёр зүгий заяа. Хоёр хүүхэн ирсэн. Нэг нь болохоор гоо сайхны туйл. Охид тэнгэр. Нэг нь. Нэг нь болохоор мэдлэгийн туйл. Таны нөгөө минингийн талын чинь нөгөө тал нь. За. Явж гин. Аль нь авах юм? Нэлгэж. Гүг надад нөгөө тал нь байгаа юм чи тэр гоо сайхнаад авчих юм. Би гоо сайхны туйлыг авч идэх гэж. Зүгээр л дээ бидтэй. Тэгээд болно штэ чи тэгээд зохиолч мохолч нэг хүмүүс бичүүлээд дур тойрон тавьж идэл бас баггүй. Тэгээд дэмжиж өглөө яах вэ? Яаж тавьчих нь вэ? Чи мига 7 хоногийн дараа заяа. Анжгаа ах ингээ нүдний хөхөрцөн. Ядаргаанд орцсон. Нөгөө хүүхнийхээ ажлыг өмнөөс нь хийсэн. Хийгэн заяа. Угаасаа энэ ажил нөгнөө 4 цагт ардсан штэ. Өөрийн 4 хүртэл байна. Гүг. Тэгэл би яриад тэр хөөрхөн амтаа. Гэсочиг болтгоо. Эндээ. Би зүгээр мэдлэгийг гахуулаа тэр гоо сайхнаа гахуулчих гэж. Тэгээд энэ хоёроо одоо ингэ зүгээр ярьж байгаа ч гэсэн уур өрөөд байгаа байхгүй юу? За. Яг их нахгүй. Би нэр чиглээсээ манай тийм гоо сайхны бүр охин тэнгэр орж ирсэн заяа. Тэгсэн юм аа. Бүр тэгсэн заяа. Тэгсэн. Бүр ингэ урт үстэй өнөр мөн зүгээр тасархаа. Мяатрын цаанаас өндөртөн заяа. Бүр амар өндөр. Зүгээр юм өндөртэй усны агуулгах явж байгаа юм шиг. Яа. Намайг нөгөө нэг декреттэй байх хугацаанд ирэхгүй юу? Маркетингийн менежерээр би ч нөгөө нэг ахлах маркетинг. Алтан тушаал уруулаа ашиглах гэж зүгээр. За тэгээд юу уулзах чам мөгийн хуулцыг жигдээсэн байхгүй. Гэсэн чи мөгийн. За мега байна. Чи ажлын нэгээд энэ охтыг зүгээр ингээд одны нийтээр харилцах менежер болохоо тавьчих жигдээсэн. Гөө хутлаа байсан гэсэн уурыг чи өмнөөс нь ажил хийх гээд бас тэр чинь ажилд орохгүй шал өөр. Тэр чинь манайхыг тоохгүй мэлээ байг гэсэн чи өө тоон өстө орно гэж хэлээс би тэр аавн гэлэхгүй юу. Тэгээд гэсэн чи нөгөө охин л залгаа дуудчих гэх тэнгүүл бүр залгаа дагштаа сайн байна уу? Их чи охин ч нөгөө гэдгсэн чи манай охин нөгөө нэг жилд 2 удаа аяллаар явдаг. Тэгээ явцаан тэгээд санал тавьсан баярлаа гэсэн чи баярлаа гэсэн. Бүр ингэ танаас инээ үрээд бүр баярлаа инээ гэдэг бүгд ятар очиж цаачид гадаад явсан гинэ. Одоо яаж юу? Би юу яаж ажиллах вэ? Тэр өштэй аюу мапалтай байхгүй. Яг үндэ ярьсан уугүй юу? Үнэхээр холбогдсон юм. Нөгөө хүн гадаад явсан уу юу? Аюу мапалтай асуу. Хамгийн гол нь ахиж лавдуу штэ. Радиогийнхоо ирээдүйг бодсон байхгүй юу? Энэ охин яг ажил хийхгүй юу тийм ээ? Хэцүү штэ бас. Тамар нэг юм ойлгохгүй ма те. Хашаах алийг авах юм. Мэдээч би хараа юу ч хийдгүү, юу ч мэддгүү тийм үнийг авах бэлэн байна. Бэлэн байна. Гоо сайхны ертөнцийг аврах шүү. Тий. Гоо сайхны ертөнцийг аварч чадж байгаа юм чи манай хойдыг аварч л таараа. Тий шүү дээ. Тий. Тэгэхээр манай нэгдүгээр манай нүүр болго. Тийм. Тий, нүүр болго. Юм болгон дээр гарч ик.
Тэгээд бид нар харж бас гоо та нар дандаа өдөр болго хараад гарч ингээд ямар ч тийм нэг юу байхгүй те. Тэгээд онгод орж ирдэг тийм юм байдаг байхгүй юу? Хэрэндээс өөр ингээд ээж хөөхөл гэж. Ийм штэ. Гүү юм байна. Мега ингээд Англи нэг Мили Ванили гэж нэг хамтлаг байсан байхгүй. Хамаа надад юу тэр миний ойлголт. Мили Ванили хамтлаг яасан гэхээр шүү дээ. Өөрсдөө тайзан дээр дэвгцээд гой залуучууд байхгүй стилтэй гой залуучууд өөрсдөө тайзан дээр дэвгцээд ам бариад алталтай хүн дуулуулад тэгээ бүр од болоод дэлхийн хэмжээний од болоод MTV-гээр клип нь гарцсан. Тэр шиг тийм үстэй тэр охины чинь суулгаар амын ангалзуулж хон чи яриад байж болдгоо юм чи. Хон нь хуваалцсан гэдэг гэж болохгүй юу гэж. Нэг нэвтрүүлэг дээр нь ами тийм үстэй. Тэгээд нэг нэвтрүүлэг дээр гэрлээ мэрлээ чи үү тэгээ байна. Юу яаж чадвар арын хийж идэг те. Араас нь зүгээр бүх юм хийгээд та харж баясаал байж ах юм байна. Ер нь би бол халамжлаг хүмүүжлэгч нь болно. Яа тий. Хашаах дээ. Ми та ядарч байна. Цагаан ууснаа хоолоо идсэн үү? Ач тонтой багш шиг болох. Тэгээд би хичээлүүдийг нөгөө нэг зохиолуудыг мань бичиж өгнө. Мань бичиж өгнө. Зохиол болгон дээр анжгаа хөөрх гэдэг хаалаа бичээ. Доор нь жижигхэн үү? 1000 удаа хэлэхээр тэр чинь итгэл үнэмшил болчих юм билүү яаж гэдэг юм. Ёр. За энэ хоёрч бүр өстө бүтэхгүй мэн. Одоо нэг хүүхэн орж ирлээ одоо бүр ачин болох нь. Хүний хөгшөрсөн гэж болохгүй байна. Одоо мега болж жинхэнээс сууж байгаа. Окей яг үнэн сэтгэлээс юу гэж байгаа тэр хөөр хүүхэн зүгээр аман ангалзаа суужиг. Та нар хуваагаад ажиг. Би одоо айши бүдүү мис юм ээ. Бүдүү мистэй нөгөө нэг бүдүү нэг дуулсан нөгөөт нь гоё нэг гараа бүжиж. Юу болж байна та нэрээ. Энэ нүд бүдээ гаралтай бүр хайч шиг утсан байна шүү дээ. Бүр ингэж жартаагаа доо. Би тэгтээ яг 40-40-с дээш гараад бас нэг тийм амар эвгүй ихч болох хаа. Яг нэг шууд мэдэгддэг шүү дээ. Хогтод могтод хорж ирэнгүү. Яг чаа. Чи тэг юм хийж чадах юм уу? Чи базуур нэгч болох. Зүгээр алсаараа базууртай юу. Том болоод. За энэ хоёр бол ерөөсөө минингийн тал мал энэ хоёрт хэрэгчихгүй юм байна. Юу ч байгаа манад байгаа тийм. Бага юм хатас авч яг үзүүх. Зүгээр татаад бичээ шиг тэгээд. Тэр гой сайхан нэр үнэхээр дутагтаад байна. Бүр тангаад үгээд байгаа юм байна. Тийм ээ. Тэгвэл бид нарт ч бас гой сайхан дутагдчих шүү дээ. Хараа яг нэг тийм ингээ хараад заа юу. Та нар боддоо хараад ингээд баярлаад тийм ээ. Тэгээд энэ чинь одоо айгуу дөө ажил хийх гоё болж байгаа шүү. Одоо бидний харахаар ажил хийгээд урагаагаад одоо ураг байгаа юм байна л да. Дадлын 3 сар мар гэж яадаг юм бэ? Зүгээр 14 хоногор л баталчгүй яадаг. Гэс автаа тийм. Шууд 14 хоног яваад өгч юм билүү? Шууд л авах. Тий. Тэгээ ер нь шууд л тий. Та яг ийм хөө байдалтай байвал яг тийм би зүгээр бодохгүй 14 хоногийн хугацаанд бас ирчүүд нас гэр гэрээрээ аваачиж бас тийм үстэй зам төрхийг мэдчих авбал бас бас гэрээрээ оруулах юм уу? Ямар манай зохиолч угаасаа эхлээд миний дургу хөргсөн баггүй. Би нөө Jisoo-гийн бичлэг ингээд үзэж байхгүй дуучны. Нүүт нэг хөөрхөн охин баггүй юу? Blackpink хамтлагийн тэгсэн чинь ёо ямар хөөрхөн охин бэ? Ийм охин өдөржингөө манай ажил дээр байсан бол яасан чи нөгөө таад юу гэдэг гэсэн чинь угаасаа ийм сэтгэсэн юм шүү. Ханаа зохиолч чи энд юу гэж хэлсэн байна вэ? Тим хүүхэн ороод ирэх юм бол би зохиолыг нь нацагт орчиг бичнэ гэсэн байна. Харин тийм өөрөө бүр нацагт орчиг бичиж өгнө гэж байна шүү дээ. За хамтран ажиллаж танилцуулаа. Танилцуулахаас өмнө санал асуулга хэлчихэ тийм ээ. Та хэрв радиогийн босс бол алийг нь ажилд авах вэ? Манай сонсогчд гоё итгэвтэй оролцоорой. Аад нь сайхан хүүхэн залуу гэж байгаа. Хүүхэн юм уу залуу юм уу? За Бэд нь мэдлэгтэй хүүхэн юм уу залуу? Алийг авах юм. Та манай радиогийн босс нь бол алийг авах юм бэ гэдгээр санал асуултаа идэвхтэй оролцож байгаа тийм ээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар тасалдaltaгүй ажиллагаа NGK сэвчээ хамтран ажиллаж байна. NGK. NGK мэдээж дээ тий. NGK-гээ мэдчихгүй юм байх үү? Японых шүү дээ. Одоо манай байгууллагын онжага бүх машинуудад NGK байгаа. За тий. Хамгийн ихэнд нь би тавиулсан. Тэгсэн. Яа. Тэ шууд тавиулаад явсан. Спрал тавиулдаг шиг юм байна. Би тавиулсан. Яг цаанаасаа Японоосоо машин ирэхдээ NGK-тэй ирдэг юм байна. Ер нь бол. Тэгээд NGK-гийн би нөгөө солиулсан чи минийхээс NGK-л гарч ирж илээ л дээ. Ягаад гэвэл нөгөө минийх ирсэн. Ерөөсөө сэвчээгээ солиагүй. Тэгээд буцаагаа солил бид нар чи ингээд нөгөө сэвчээ ингээд болоо яваад тахлаар анзаардгүй юм байна л да. Тэгсэн чинь сэвчээгийг нэг гаргаж ирээ гэсэн чи гадна талаар нь байгаа юм нөгөө нэг хаймар маймар бас ингээд хагарч магарсан байд юм байна шүү. Бид нар нөгөө болж ингээд яваад иж болохгүй юм байна. Тэр чинь л нөгөө гал алдах те бензээ хийх тэгээд доголдол моголдох юм
Хөдөө гадаа явж байгаа янз янзын асуудал үүсдэг чинь тэрнээс л болд юм байна. Тех бах. Ялангуяа одоо хөдөө мөдөө явж байгаа хүмүүс чигээр үзчих хэрэглээ. Онцлог нь эн чинь 6 жилийн баталгаатай гэж байгаа байхгүй юу? Тий. 6 жилийн баталгаа гэдэг бол айгүй урт хугацаа. За тэгээд тэр энэ 120,000 км. Тий, яг энэ Takata Japan Auto Parts гэдэг энэ чи дэлгүүр шүү дээ. Дэлгүүрийн нэр шүү дээ, тий. Яг юунаас оруулж ирж байгаа Японоос бүх сэлбэгээ яг шууд оруулж ирдэг. Тэгээд энэ дэлгүүрийн тэр хүүхэн тэгж ярьж ирсэн. Энэ Энжик Сэвчиний хамгийн бас нэг гол нэг юм гэх юм энэ шаазн нь байдаг юм шүү. Яг үнэ. Тий, шаазн байдгийн тэгээд тэр нэг очийнхын тэр дээр байдаг тэр цагаан алтны холцтой гэж надад би яг өөрийнхөө чихэр сонссон шүү. Хүмүүс итгэхгүй байгаа надад 850 Цельс гэдэг байгаа байхгүй. Тэр чинь бараг 1000 градус хүрэхэд төсвөртэй байхаар байгаа байхгүй. Тий 450 850. Тэгээ яг тэр нэг цагаан алт ингээд тэр нэг төрөгцс бай нэгэд ингээд тэр нь болохоор юу одоо цагаан алт чинь өөрөө чинь алт чинь юу штэ. Тэгж хурдан яахгүй тий элэгдэж муудахгүй тий тэр чанарыг ашиглаж тийм яасан гэж би яг өөрийнх нь амнаас сонссноо юм ярьж шүү. Гэрлэгчийг эргэж хахад ийм арт ороод тэгээд тэгсэн чинь манайхаар ер нь хамтарч ажиллаж байгаа дэлгүүрүүд нэлээх байгаа. Ийм арт ороод тий ийм одоо энэ манай Japan Auto Parts буюу Takata сэлбэний дэлгүүр маань ч гэсэн байгаа. Тэгээд салбарын байршлыг хэлэхэд Ялалт Плаза 2 давхар 16 тоод Takata Япон сэлбэг утасны дугаар нь 86 43 22 90 70 22 22. За ийм арт Б1 давхар хаан улдах салбарт нь байгаа юм байна. За утасны дугаар нь 86 44 44 44 91 20 44 44 гээд бүгдээр өөр утастай. За тэгээд сансардах ийм арт салбар нь 6 давхарт нь байралтай 85 55 44 44 85 25 44 44. За тэгээд TBD андууд Panasonic-тай ягаан байна. Takata Япон сэлбэг. За утасны дугаар нь 86 43 44 44 96 76 22 22. За тэгээд ерөнхийдөө бол энэ утасны дугаарыг та чийж чадахгүй бол баннер дээр байгаа 72 72 11 11-ийг хараарай. Тэгээд 72 71 11 тий. Йоо сайн нэг ингэ зарын цагт ороод ирсэн юм шиг бодлоо. Зүгээр 72 11 11 рүү залгаад хөргүүлээд авчихсан. Тийм хоолойгоор бас нөгөө хүүхний хадлаас уншихад бас дайжгуулах. Ач үсэд хөргөлтэй байгаа. Баярлалаа. Залуу малуу гэд асуулах. Одоо асуух гэдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллаж тасалгүй ажиллагаа NGK сэвч байлаа. Баярлалаа. Би ер нь ингэж бодож ирсэн байхгүй юу? Юу гэж бодож ирсэн гэх юм бол ганц мэддэг нэг програма зааж өгнө. Аудишн. За тий. Зааж өгье гэлөө. Ахын зааж өгье. Жохон би зааж ихтэй заахта. Өнөөдөр асаад савнаас. Өнөөдөр болоо. Тэг маргааш нэг хайлаа аудишн руугаа зөөх аргыг заа. Хэсэгтэй юм болно би яг наад асаах үйлдэлийг чинь би амар том үйлдэл болгоод нүдийг ч тоолж чадсан шүү дээ. Мэд гүдэрчнгөөл нэг өрөөнд ороод тагчихсан. Нэг компьютер асааж унтахаас уух юм байна. Програм зааж өгөх гээд шүү дээ. Одоо өдөр шаардлагатай шүү дээ. Ухаантай л хүний ажил. За боли тэр хөр хүүхнэ. Ахгүй юу? Авахгүй юу? Тэгжлэхгүй юу? Ханаа чадахгүй л байгаа юм байна. Болохгүй л байгаа юм байна. За явах тэгвэл одоо бид нарт бас бидүүд давуу ирэх байна. За Мига одоо хоёулаа яг юм сонголт байгаа. Маш гоё золоо. Тасархаа. Тэр би юм ийм баримл тэр өндөр та нар нь хичнээн километрийн цаанаас өнөртөн заяа. Нэг юм гоё залуу. Эсвэл мэдлэгтэй залуу хоёр ялын авах. Юу яа юу солиороо мэдлэгтэй залуу болгоо яах гэдэг юм. Нэгээр дөрөв тэр залууг чи яриад анжихаа араас нэрвчих. Юусе жоохон байдлах. Мэдлэгийг орлуулна. Тий. Ажгаа бэкграунднаас. Хэцүүтэй. Энэ хүмүүс би одоо би юу мөөгийн шурган. За энэ хэдэн октод одоо тийм декрет агуулаад явуулахгүй гэж бодож байвал те. Энэ залуу ер нь гүүштэй хаа. Би бол араас ч ороод хэлсэн. За энэ хүмүүсийнхээ санжигдах цагаан өсний тоо хараарай. Хүний хөгжсөн гэж болохгүй байх. Гой дээр тийштэй. Тэгээд гой залуу бол авна шүү тий. Тэгээд тэр чинь одоо их нэргүй байгаа. Тий. Танаа бүх радиог хараад байгаарай. Ганц сайхан залуу байхгүй заяа. Гэхдээ ядаж нэг ганц ширхэг байлгачмаар байгаа байхгүй юу? Гоо сайхан байх ингээд түнөр яриа л хэлсэн. Яг ингээд болно. Би одоо та нарын ингээд бас сонголтыг зөвшөөрж юм л доо. Зөвшөөрж байна. Тэгтээ ба шүү дээ. Эхний хэдэн сайхнуудаа яах гэж байгаа. Ямар сайхнууд? Энэ байгууллагаар дүүрэн сайхан залуучуудаа та нар хайшин хийж чад тэднийг хаана байгаа юм? Ой, хөтөлбөр тавьчих.
чүрээ. Хаагуурын сайхан хүмүүс нэ. Ханар яах юм? Шүний хөтөлбөр гэж гаргаад тэрийг суулгах юм уу? Юу шүний хүртэл харна штэ. За. Тэр чи одоо яриулаад үе яг үндэ эрэгтэй хүний чи харах айгу олон юм таахгүй. Тийм харна, уруулыг харна, ярьж байгаа байдал тэр нүүрний мимик ванли Хоёр ходог л харах байх. Үнэтэй байж тийм залахгүй шүү. гой залуугаа авнаа гой залуугаа. Би ч өөр Гөө тэр залуу 2 хоног л бид нартай ажиллаж чадна. Тийм ээ. Хинид янз бүр боловсроо. би продюсер. Гөө. Бид нар продюсер ахгүй юу? Ажлаас халагдах гэдэг маашаа. Цалинтай ч ярина шүү гэлээ. Надад зүгээр нэг гоё арга байна. Та мэдгүй ч босч чадах шээ. 7 хоног дагуулаас авчих юм. Тийм штэ. Тий. Анус бол тийм үстэй ачааллаа дагаад нэг юм салгалаад Үгүй аудишн заах гэдэг Тэр бод чи өөргөө нөгөө манусын хөлж ирэгдэв юм. Тийм штэ. Тэгээд яг захиралт юм үстэй. Минийхөө сайхан царанаас цаашгүй байж зал. Би тэр чи 7 хоног аудишн маш Өөрөө зааж өгөх гээд байна штэ. Тий. Үгүй аудишн сурах болгоод аваад ирнэ. Манай захирал эрэгтэй хүн дуртай. Манай захирал эмэгтэй хүн шүү Тэгээд дээ. танаа захирлыг чи сонгоцсон байгаа л байж байгаа л эдгээр штэ. Мати сонгосон. Танаа захирал мати сонгосон. Сайхных бид нар ч одоо ингэ сууж байна. Өөдөөс чи хатаас сууж байна. Яа сууж байна. Сайхан одоо хамаг царайг ярих бодоод авцсан байгаа штэ гэж. Юу бэ? Би захиралтыг тулж ярих юм байна. Арай өөр хоосны бэлгийг нэр хэрэгтэй болж байна. Яа нэг яараа. Юулын нүдний шид. Одоо нэг хэцүүтэй бас. Энэ хоосны ир тэнгэрүүдээ харчих. Энэ залууг нэг харчих Би гэдэг. шууд юугаа ингэ авчих. Оо. Чи авчих гинэ. Царц зүү тэр арай илүү гоосах. Залуухан болъё л доо тийм. Эдгээр яг ингээд өмсөх хувцс зүүсэн өдөө бүх юмараа өөр болоод хэлэх байхаа. Нөгөө залууд чинь чирэгдэж өгөхгүй тул Амир тэг нүү амцаа ганган залуу ирсэн чи ажаах тийгүүд гангалж ирж байна. Өдөр авахгүй сүмс ч. Чи яхан зам зам чи. өдөр болоо ягаан ингээд цамцаа өнгөгөөр нөмсөж ирэх. Боо юм болох нь шүү дээ. Тэгээд нэг юу яа. Тэр нөхрийг ч л тэгээд яаж хийж байгаа л гаргахын төлөө тэ одоо ерөөсө орой болгол ирчүүдийн патил зохиохлоо. Тэгэж ганц л арга байна одоо. Чирэгдэж өгөх л асуудал болох гээд байгаа юм уу? Тэр амтныг төлдөөж ирж алхах. Харин тэр нөхрийг л хөлдөөж ирэх гэж байгаа юм уу? Өөр арга. Бид нараас хөлдөөж хийж болно ш тас. Бид нараас хөрхөн хөлдөөж ирчихнэ. Харин тий. Манай хэнийг үү? Тийм танаа нөгөө гуасынхны төлөй чинь. Тэр чинь оройдоо фитнест явдаг байгаа шүү. Ва чирчиж болно бас. Тэрнээсээ гараад саунд суудаг байгаа шүү. Фитнес мид сав маунаас нь гаргачих болно. Тэгээ альжаах тайлах төвд хончоод өглөө нь ажилдаа ирдэг байгаа шүү. Би юм штэ. Би өдөр болгоо явдаа явчихсан хаваа суучаад ажил дээр ирдэ ш. Би тэг хөөрхөн харагдахгүй нөө. Үгүй гэж. Алуу нашаарта. Алуу нашаар мэг нашаар. Хаагуураа гэж шиг үү? Нэр нашаарта. Үгүй байна. Өөр гардад харлаа ш тууг нь. За. За Тэгвэл тэгвэл нэр өөр хүн орж ирэхгүй бол та хэд гайгүй бас те. Ер нь дайггүй дайггүй. Өөр юм илүү юм аваад контрастад бас юм goed болчихлоо. Дарагдаад тоо. хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөрн дээр шүү. Жогом үнэн. За чөтгөрөд дараагийн ажлаа ийгүү те. Мига тэгтэр өөрөө тэгсэн шүү. Тэгэл юу н тэгэл дасан газрын давуу зөвлөн штэ манидтэйгаа л Хийсэн зүр зодуулч хэлдэг тэрийг. Яач. Хөлсөлж байгаа. Дагуулж хэл та гэж. За тэр хөөрхөн амтны маань битгий хөлдөөж ирчээрээ. Бас нэг хэд хоног харж нүдэ баясгамаа л штэ. Чирэггүй гэсэн. Нөгөө их маань үгээ хэлсэн тий. Боли. Жирдгээ шүү. Амьд дээр найлаас хот ирсэн явж байгаа Йоо за тэгвэл аудишн зааж өгч боломж гарахгүй. Өглөө нэг шатцсан юм яа болоочтой те. Хөөшөө тэгээд нөө шар тайлдаг бүх юма барай зогсож шин. Тэнгүүд бид нар ингэчдэг юм аа гэдэг өөр тэрэнд болохоор жинхэнэ юм өөрсдөө болохоор суугаад. Танаа тэр гоо сайхан хүчинг бол яаж бид нар бол яаж чадна шүү. Гоо сайхан хүчин бол яаж чадах вэ шүү те. Яг эзэнгүү тоосох ажиллагаа яваа. зүгээр эзэн холбогдчихгүй болгочих бас чаддаг. Нама тоосго нэгдүгээр ажиллагаа эхэлцгээе. Оо тий. Бүр АБВ гэсэн төлөвлөгөөтэй. Гэлэгч гадаа үүдэн нөгөө хүн ч байгаа юу?
Нэг нөгөө хүн чинь байна уу? Болчмоор бүргэд байна. За, хамтран шээ танилцуулъя. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Lourdes Харшлыг март. За одоо яг ингээ ажиллах. Яг Эхлэх миний бүр эхлээд 2 сар болж байна. Амар их болж байна. Энэ хар Lourdes гэдэг би зүгээр нэг юм лавли өмнөх нэг тайлбарлал дээр эн чинь нөгөө би нэг юм хайгаад байсан байхгүй юу? Нойр өргөдөг үү гэж эн чинь мөн штэ. Тий, нойр өргөдөг. Яг үнэ. Энэ аюу чухал байхгүй юу? Яг одоо хлорофилин би ууж байгаа байхгүй юу? Амар нойр өргөж байгаа. Аюу нойр өргөдөг байхгүй юу? Тэгэд ажил дээр ирэхээр эн чинь ноцордог. Ер нь хэцүү. Тэгэхээр энэ Lourdes бол ёстой асуудалгүй. Тэгэхээр энэ бол маш энэ Lourdes аюу том давуу тал гэж би харж байгаа. Нэг тийм. Манай дүүч бас нэг актер хашлтаа нөхөр байдаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд өдөрт 3 мургаар нуугаад шүү дээ. Чи ерөөсөө өдөрт нэгийг уугаад 24 цагаад авах гэж хашгүй. Энэ дээр одоо өрсөлдөгч байгуулгын мэдээлэл хөрөхгүй гэж байна. Би өрсөлдөгч байгуулгын нэг ярьсан. Холдорфын намын ч одоо тэгээд тийч чинь аль дампсан юу яриа. Ангийн ярьдаг үстэй. Би ангийн ярьдаг. За. Нахаар хөрөхгүй өдөрт ерөөсөө нэг ширхгийг уудна гэдгээрээ тун давууд бол болчихсон. Тэгээ одоо ерөнхийдөө би одоо харшлын юмнуудыг ер нь бол гаргаахгүй. Харшлуудад байдаг учраас. Нүл харшилтай үн шүү дээ. Гэтэ ерөнхийдөө тухайн нэг цагтаа ингээд уусан байхад хамаагүй дээр байж байна. Тий, ер нь бол хараа ер нь нойр хөрөхгүй. Ерөөсөө нойр хөрөхгүй. Тэгэл ерөөсөө хүүхдэд ч гэсэн юм сироп байдаг болохоор хүүхдээ харшилж байгаас аягүй төвхтэй штэ. Ингээд өөрхийн амт ингээд ургаж байгаа сормоос ингээд нүдээ угсаар алга алгаа ичдэг. Айгүй. Нэг хөрхөн ботхон нүдтэй хүүхдүүд байдаг штэ. Хамаг сормоосгүй болсон байдаг тий. Нүдээ нухсаар агаад. Бид нар чинь нүдээ бас эвгүй угаас ингээд ингээд байгаа. Бид нар чи юу ч үгүй нухааждаг байхгүй. За албаар хуцсны дугаар хэлээд өгөх хаа. За. Яа, ажлаа мартчихсан. Тийм. Сайхан өөхнө бодчихсон. 77 тэг 4 50 50. 77 тэг 4 50 50. За тэгээд номер бүх хэмээс тий хамт тэр хүүхэнтэй одоо нэвтрүүлэгт орох. Зааж өгөх нь байна шүү дээ. Тэгээд тэгэнгүүтээ харжийнэ. Нэг харшлын юм уу ч. Тий. Дугаарыг дахиад миний дахиад хилээд өгдөө. Одоо чи илдээ. Ахын чиний машинд NGK сэвчээж өгнө. Миний дугаарыг хилээд өг 50 гэх. Ахын эмийн сан орлого 20 жил болдог шүү. Асууныг самаастаа. Тин шидэстэй тий. Йоо, замдаа ингэнэ. Замдаа та нар бас нэг ажиллагаанд оруулсан юм а да янз нь. Яаж вэ? Анх ингээ ажилд орж ирсэн чи өдөр болгоо уусан штэ гинэ. Тэгээд ийм учиртай байсан юм уу? Эдгээр нөгөө ажиллагаанд орсон байж штэ. Байсан мó. Өөстөө хараа тасарч унаа л ийсэн гинэ. Бид нар царай бутаа хүн дээр ажиллагаа явуулахгүй байгаа шүү. Бас. Өөрийгөө бас бидмээр байна шүү зарим нэгэн хүмүүс. Ажлаа манайхаа нэг юм хэлээ. Би хашаахын бас нэг бодит үг ярьж өгье. Манай ажил дээр бас нэг хүүхэн ирээд уулзахгүй юу? Тэгээд хашаах уулзсан. Би үний юм ярьж байна хашаа. Тэгээд тэгсэн чи би наваад мега нааштай гэлэхгүй. Нааштай гэл ясаа хаа гэсэн чи. Тэс нэг кофе гэдэг. Тэгээд надад би бүрөө. Ер нь бол энэ их удаа дараа давтагдсан. Гэхдээ ингэдэг шүү. Зургийн маркетингийн албаныхныг бол байнга ажиглаж идэг юм л да. Тэгэхэд шүү дээ ингээд нэг яг та бидний насны хүн бас ирэн шүү дээ нөө харилцагч байгууллагаас ч тэгэнгүүтээ яг чаах цаанаас сууж. Гайгүй залуу эдгээр ороод ирвэл энэ далдал тий. Цаах кофе. Багаараа танаар тэгж байгаа юм. Тийм бас гайгүй залуу орчууд идэж ажиллаа ихгүй. Яг би тэр боддог тодлын өмнө өөрөөс өдөржингөөс өдөрж штэ ерөөсөө. Яг би кофе өгч би тэр уулзсан өрөө нилээ удаа яа тий. Мекап хайраад анхаараад өдөр чинь тэр яаж нэг сойсос банд орж ирэнгүүтээ кофе уух гэсэн. Үгүй усан үчих шиг. Тэгсэн. Ой, соосос хөөрхөн байдгийг. Соосис байж хөөрхөн байдгийг. Тэгсэн чинь өөртөө ингээд нэг энэ тийм залуучуудтай уулзалтын өрөөнд орох амар уддаг. Нөгөөд нь ярих юм а дуусчаад агтчихтэй. Өөр юу байгаа вэ лээ? ярих. Яг би нэвтрүүлэг болсолдгийг. За. Би зөндөө ярих юмтай байдгийг тэр чинь. Тэгээд дажгүй залуугаас бүр их юм асуух юм байна гэж. Гадуур ямар уулзалтай нэр тэний үедээ гэс уулзчих штэ. Боломжтой байгаа дээр тийм штэ. Чи хувийнхын юмнуудаа гэсэн суугаад авчин тий. Далимдуулаад. Бас сайхан залуу бас нэг харчмаар байдаг. Бас нэг уулах юм байдгийг шигтэй. Юу уух ч шигтэй. Манай зөндөө сонголт өгч штэ. Жимсний цай байна, кофе байна, ус байна, ундаа байна. Юу л юу гэж байна. Юу ч байгаагүй байна. Хаваа байна,
хадуу ус байна, хүтэн ус байна, хүлээ ус байна. Тийш үү? Юу ийс ах гэж. Байхгүй юм ин хэлүүд гарч гүүж аваад өгнө. Дэлгүүрээс. Би бүр бил гайхсан шүү дээ. Юу уух гэхээр нэг юу бадад юу гэдэг юм бол. Нөгөө нэг чи өөрийг айгуу мэдэрчтэй топпот гэсэн. Зөөр хажуудлаас юу сүг орж байгаа юм шүү. Би хажуудаас би шейх умаар нэг жил байсан шүү. Баг шейх уу яах уу гэж байгаа. Би тэр хаатлын эмиг болоо гүйд би. Би шейх болж гүүх. Хашаа байгаагаад гарангуутанд автобиски. Яг тийч магадгүй тийм Бүх юм байж байгаа. Би кофе хараа кофе аваад ахтаа гэснээр суулж игээд ад үзэгдээд байгаа. Оо тий ад үзэгдэн штэ. Тэр кофе нь болохоор хөөх юмдээ зүгээр яадаг нөө ээ байгаа штэ. Ээ гэдэг шиг гооч. Бисэж хэлцэл гараад явчихж байгаа те. Үй те. нөгөө царайны сайхнаар цай зэлхгүйгээс хотлоо байна. Хотлаа. Ээ кофе гооч штэ. Яаш найруулад өгчихгүй. Часта. Тэгэхээр гоосох хэрэгтэй л энэ. Тэр залууч нь шүү дээ. Машинг баха. Тэгэхээр та нар чинь Зүгээр. Аха би машинтай. Би машинтай шүү. Йоо. Чамд ястанаар ойдлын машин л байгаа. Машинтай. Би ууч чаддгүй ш надад пүрс 41 байгаа. Йоо, зүгээр байгаа. Өөртөө би залуугаараа бариул. Нэр мухат та хоёр ягаад ингэж юм сонир байдгийг. Машин барьдаг үү эсвэл машинтай те. Мухат бас нэг порттой гэдэг. Би ирээд пүрс болох. Оройн хүлээж агаад хүргэж өгнө. За. Би өөрийгөө хөргүүлчих. Баярлаа. Гэр нь баян шуруу байвал яг. Зүгээр тон зүгээр. Үгүй их чинь Хол тусмаа гоё. Гого яг машин дээр явах тусмаа сайн. Нөө уужгаад Уучих шиг. тийм. Тэгээд машинаа барьж явчих. Заван. Санал асуудгийн дүн гарсан. Манайхаа. За та хэрвээ радиогийн босс байвал алийг нь ажилд авах вэ гэлээ л дээ. За. Гэсэн чи аад нь сайхан хүүхэн залуу байсан шүү дээ. Энэ дээр 34% санал өгчээ. Сайхан хүүхнийг бол. За. Залууг бол 34% авах юм байна. За тэгвэл бэд нь мэдлэгтэй хүүхэн залуу дээр 66%-аар мэдлэгтэй хүн ажилд авах нь дээ. Намайг л авна гэсэн үг шүү. Хэрэг шүү дээ. Жохон таныг авах байгаа шүү дээ. Тэр 66% ер нь гоо сайхнаа бид нар байна үгүй юу? Бид нар яг 34 дээр авчнаа. Бид нар 34 дээр. Яаж хийж байгаа дөө? Танайхан 66% дээр намайг авах гэдэг байна. 66 бас их л Местэндээ ондоол олон авчиж байгаа юм л да юм. Тийм ээ чи бас тий. Таныг бол олон нийтэд ярилцсан мэйжэр тавихгүй шүү. Ер нь тэгтээ та нар хийж байгаа үстэй чи. Телевиз царайгаар гологдсон нөхдүүд л радиод ирдэ шүү дээ. Ер нь бол Ташраараа гологдсон суугаад биш. Би зөхгүй маань энийг хараад өрөө. Би одоо гизүүхэн хоёр царайд ахтаа гологч ирэхэд би бас зүгээр өгөөгүй байгаад байгаа байхгүй. Голоод ахын чи юу вэ? Голоод ахын чи юу ах вэ? Зөв харсаар байгаад бүр ингэ дасчтий гэж. Ой дасах юм шиг гэдэг. Нэг үлэг болчдөг шүү дээ. Үй харж байгаа юм. Тийм үлэг болчихсон сараад өглөө ингээл өрөөл өргөд. Миг аас тэгээд өөдөөс тэгээд гоё мэдлэнгүүд муухай хариу өгдөг те. Сайн нөхөр хнаг мөд. Сайн. Юу зөв байна. Тэгээд таглаач тэгэхгүй яах юм. За. Кофе авчиж өгөхгүй. Өнөөдрөөс эхлээд өглөөний миний хайртай сайхан ах. Одоо тэгвэл маргааш скүүрийн хариу шүү дээ. Аших мэд лагшин тоглог. За, нэвтрүүлгийн дөрөв өндөрлж байна. За, хөгжилтэй хөнгөн байцгаа ураатай Яна нэвтрүүлгийн 2023 оны 4 сарын 6-ны Пүрэв гарагийн дугаар шууд үрээд өндөрлөө. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч тасалбалгүй ажиллагаа NGK Сэвчээ мөн хашлыг марталордоос байла. Таврчлалан 18 цаг 15 минутаас хашмог нэвтрүүлгийн хүлээн аван сонсоорой. Хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч NGK Сэвчээ мэдээлэл авахутас 72 72 11 11 72 72 11 11 Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Харшлыг Март Лордес мэдээлэл авахутас 77 тэгдөрөв 50 50 77 тэгдөрөв 50 50 3 2 1 эфир
Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3.